ерөнхий сайдаа багаар нь дэмжиж. Эрхэм монголчуудаа, эрхэм хүндэт сонгогчдоо. Та бид арчилсан хувьсгалаас хойш 9 дахь удаагийн сонгуулиар нутаг дэвсгэрт суурилсан 76 гишүүнтэй парламентыг түүх болгон жаадлан үлдээж, нийгмийн салбарын дуу хоолой бүхий 126 төлөөлөлтөй шинэ парламентыг бүрдүүлж, хөгжлийн цоо шин 30 жилийг хамтдаа энэ сонгуулиар эхлүүлж байна. Санжаа сүрэнгийн зоригийн хүсч мөрөөдсөн манай ахмад зүтгэлтнүүдийн итгэж тайван замаар төрийн эрхийг шилжүүлсэн арчилсан хувьсгалын үзэл санааг бүдгэрүүлж, иргэдийн урмыг хугалж, итгэлийг эвдсэн зүйл бол яалтчгүй авилгал юм а. Эс зэрэг улсын эрх ашиг 1-дүгээрт, улс төрийн намын эрх ашиг 2-дүгээрт, эцэст нь хувийн эрх ашиг байх ёстой хэмээн эрх ашигыг эренбэлж байсан. Харамсалтай нь тэрээр амь насаа алдснаар арчилсан хувьсгалын анхдагч үзэл санаа гажуудаж, хувийн эрх ашиг хангахын төлөө улс төрийн намыг ашигласан нам дамнсан бүлэглэл үүсгэж, улс орноо баялгаа тонон дээрэмддэг болсон нь гашуун үнэн билээ. Мартагдсан зорилго руугаа буцах, алдагдсан зарчим руугаа эргэх ухаарлыг ерөнхий сайд амар нарын эх орончид шин эргэлтийн бодлого хэмээн тодорхойлж байсан. Харин өнөөдөр та бид арчилсан хувьсгалын анхны үнэт зүйлийг эргүүлэн авчрах шин сэргэлтийн реформд улс үндэстнээрээ нэгдэж, авилгалтай нам харгалзалгүй тэмцгийг та бүхэндээ ерөнхий сайдын хувьд хичээнгүлэн уриалж байна. Арчилсан хувьсгал эхлэж байх үед үсэг заалгаж байлаа. Энгийн уурхайн тосгонд өсч галж байх амьдрал арчилсан нийгэмд ичих зүйл огт биш юм а. Гагцхүү албан тушаалд нүдээ сохлож, амин хувийн эрх ашигаар арчилсан хувьсгалынхаа үзэл санаанаас урууж, ард түмнээс алсарсан улс төрчид энэхүү алдагдсан боломжийн төлөө хариуцлага хүлээх ёстой, мөн ард түмнээс уучлалт гуйх ёстой. Ард түмний гарын атгалт, нүдний харц, нийгмийн уухайн төрлөг болж, шинжлэлт өөрчлөлтийн арчилсан хувьсгалын 2 дахь давалгаанд бэлэн болжээ. Энэ л төрлөгийг Санжаа сүрэнгийн зориг бие Монгол хүний саруул ухаанд итгэдэг хэмээн хэлж байсан. Би ч бас өргөн түмнийхээ саруул ухаанд итгэж байна. Худал амлалт, хуурамч мэдээлэлд итгэлгүй 30 жилийн туршид хүлээсэн шудраг ёсны тэмцэлдээ үнэн жүлдгийг нийт иргэдээсээ, нийт сонгогчдоосоо хичээнгүлэн уриалж байна. Ард түмэн ялах болтугай. Ерөнхий сайдаа дэмжиж байвал Монгол ардын намын урдах зөөвөн дугуйг дүүргэн будаарай.